Сайн байцгаана уу? 2026 оны 1 сарын 1-нд Солонгос улсаас мэдчилж байна. Би онгоцонд нэг дүүтэй танилцсан. Тэр дүү нодлон 12 сард бас Солонгос руу нисэхдээ хажуудлынхаа суудалд нь манай төрсөн дүү жалам суудсан байсан байвал яах вэ? Тэгээ эгчдүү хоёртой жил дараалаад ингээд таарлтчихжээ. Үнэхээр гайхалтай сонирхолтой байлаа. За би 12 сарын 30-нд дүүгийнхаа төрсөн өдрөөр сюрприз барихаар одоо дөнгөж нүүж очисон хоосон байранд нь одоо жоохон шинжилэл хийхээр силвер тавилгын дэлгүүрийг одоо олж очоод тэндээс дүүдээ шинэ орны сетүүдийг тэгээд хувцсны шкаф бас ингээд сундаг юм ширээ тэг болчдөг те ийм гоё юм хөдөлтөж авсан байгаа. Тэгээ өгөндүүдээ хэлэхгүй бай гэж бодсон чинь найз нь угаалгын машин угсрах гэж ирж байгаад мэдчихэд 4 минутад танад баахан хүмүүс тавилга угсарж байна гэд бүгдийг задлаа хийчихье. Тэгтээ яг дүү минь одоо мэдсэн. Яг ямар тавилга авсныг мэдээгүй байгаа л та. Хамгийн гоё нь бас зүгээр нэг ор аваад тавьсангүй. Манай Эрдэнэтийн чимгээ эгч маань яг энэ 30-ны өдрөө өөрийнхөө компанийг нээж байгаа юм байна л та. Тэгээд одоо шинэ компани нээснийх жалам дүүдээ одоо шинэ амжилтыг хүсээ тамирчин хүн одоо унтаж амрах нь нойр нь одоо бат бөх бахан тамирчны амжилттай шууд холбоотой байдгаа гэд тэгээд ийм гоё Солонгосын жинхэнэ давуу гоё орны имсэт бэлгэллээ. Тэгээ бүр бэлгэлэхдээ хүнээр явуулчих юм болов гэсэн чинь өөрөө ирээ задлж өгөөд орын засч өгөөд ингээ бүр чин сэтгэл гаргаад явж байгаа юм. Тэгэхээр их сэтгэл хөдлөглөө. Тэгээд чимгээ ихчтэй баярлалаа. Шинэ компанид нь амжилт хүсье гэж хэлмээр байна. За мөн энэ байранд нь зүгээр тавилга авчираад тавиа зогсохгүй. Манай Солонгост байсан ах эгч хоёр маань Солонгосоос ирээд 7 л хонж байгаа. Тэгсэн мөртлөө ингээд бид нар цаг цав гаргаад үгийн гэрт Солонгосын одоо арга замаар гэх юм уу цэвэрлэгээ хийдэг тийм юунууд байдаг. Одоо тэрүүгээр бүр ингээ гэрийн бүтэн цэвэрлэгээ хийж өгөөд бүр амар утаа тортог болсон байсан. Одоо цонхны цагаан хүрээг нь бүр цав цагаан болтол нь угааж өгсөн. Парын бүр аягүй угаацсан байгаа. Тэгээд миний хийж чадахгүй байсан бүхнийг тусалж өгсөн. Тэгээ маш богино хугацаанд бид нар олуулаа нийлээд ста хүүхаа гэл хуучин гэрээнд гой цэвэрхэн болгоод тавьчлаа. Тэгээд одоо энэ нэг том орыг аваад тавьчих юм бол аягүй том зайтай болно. Тэгээд зурагтын нөлөөгч нь урд нэг жижигхэн бодин тавьчихвал бас гоё болох юм шиг байгаа. За тэгээд цаг зав маш богино байсан учраас чадах ятгаараа ингэж одоо дүүдээ гинтийн төрсөн өдрийн бэлэг барихаар хичээсэн юм аа. Тэгээд нөхөр маань намайг маш их дэмжсэн, хайрцтай баярлалаа гэж хэлмээр байна. Дээр нь бас манай жагаа ихч манай дүүд хэрэглэх одоо савн шампунь Vogue-ийн ямар ч химийн гаралгүй тэгээд үлээ өвс ургамал навчаар хийсэн тийм одоо маш сайн одоо хүний цус руу угаахаар ч ингээд арс руу шингэж орно шүү дээ. Тэгэхээр химийн бодисгүй тийм гой юмнууд ингээд сэтэр нь бэлгэлсэн бас ашигтай бактери, уушиг цэвэрлэх, цаймаа гэлстэй бүх химийн ингээд бэлтэж өгсөн байгаа. Тэгээд жагаа ихчтэй баярлалаа. Таны бизнес амжилт хүсье гэж хэлмээр байна. За тэгээд биднийг дэмжиж дүүдмийн төрсөн өдрийн мэдлэгээ дэвшүүлж одоо цаг заваа гаргаж зориулт гаргасан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний минь зүтгэл хоосон биш шүү. 2026 онд та нар маань таны хүүхдүүдийг бурхан ивэх болтугай. Маш их баярлалаа. Дүү минь 2026 онд бас шинэ гэр бүлтэй болох болтугай гэж эгчийн зүгээс бас шуналтай нарахгүй хүсье гэдэг байхгүй. Дүү маань хүсэж байгааг үгүй мэдэхгүй ш гэсэн. За тэгээд дүүд маань энэ маш гоё амралтыг өгч 2026 онд одоо нөгөө мөрөн дээрээ бүс тавина гэдэг байгаа. Тэр бүсээ тавих болтугай. Дүүдээ амжилт хүсье.